Малын гаралтай түүх хийдийн үйлдвэрүүдийг хотын төвийн барилгачсан хэсгээс гаргах, хувийн хвшлийн үйлдвэрүүдийн үйл ажиллагааг нэгдмэл болгох, бүтээгдэхүүний чанарыг дээшлүүлэх, аргалан, эмээлт орчимд одоо байгаа малын худалдаа, арьс шир, ноос ноолуур, дайвар бүтээгдэхүүний задгай үйлдвэрлэл худалдаа нь эрүүл ахуйн стандартыг хангахгүй байгаа. Ил задгай орчны бохирдол үүсгэж байгаа зэргийг цогцоор авч үзэх, улсын хөгжлийн бодлогын зорилтыг хангах олон талын асуудлуудыг шийдвэрлэж, эдийн засгийн өрсөлдөх чадвар болон ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх, эмээлт эко ажилтны паркийн техник эдийн засгийн үндэслэл, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөг шинжилэн боловсрууллаа. Улаанбаатар хотын төвөөс 30 км-ийн зайд био сонгон шуван фабрикийн хойно хан үйлдвэрийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрийн шар хөвийн хоол оршино. Төлөвлөж байгаа үйлдвэрийн цогцлбор паркийг олгогдсон газар нутаг, орчны томоохон суурьшил, одоо байгаа авто болон төмөр замын төлөвлөлтөд нэгт уялдуулан үйл ажиллагааны онцлогоос хамааруулж үйлдвэрүүдийн зориулалт, инженерийн дэд бүтэц, ногоон байгууламж, хүн байнгын ажиллаж амьдрах бүсийн хамтаар төлөвлөлтийн бүсийг холбогдох норм 4-ийн шаардлагад нийцүүлэн оновчтой гаргаж төлөвлөхийг зорьсон юм. Парк доторх үйлдвэрүүд, агуулгах, олон нийтийн барилгууд нь паркийн өнгө төрхийг тодорхойлох ба үйлдвэрийн бүсээс ногоон зурвас бүхий хамгаалтын бүсийг авч орон сууц, олон нийтийн барилгаас тусад нь салгаж төлөвлөлөө. Цогцлбор дотор авто болон явган хөдөлгөөний давцалгүй байх, автомашингүй хөдөлгөөнийг дэмжсэн явган, дугуйн замтай тогтчлт бүхий ногоон зурвас бүхий орон сууц, олон нийт, ажил хэрэг, бичил цэцэрлэгт хүрээлэнг бий болгох. Паркд ажиллаж амьдрах харилцагч үйлчлүүлэгчдийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангасан захиргаа, олон нийтийн худалдаа үйлчилгээ, орон сууцны барилга, инженерийн дэд бүтцийн байгууламжийн хамтаар нийт 5600 гаруй ажлын байрыг шинээр бий болгох аж үйлдвэрийн цогц паркийн төлөвлөлтийг хийж гүйцэтгэлээ. Улаанбаатар хотын дагуулхад болох Аргаланд, эмээлт хотын нийтийн тээврийн сүлжээтэй уялдуулан богдхан төмөр замыг түшиглэн төлөвлөсөн ба паркын дотор 38.8 км урттай гудамж замын сүлжээ байх юм. Ажил хэрэг олон нийтийн бүс нь 10.9 га талбайд байрлах бөгөөд офис, лаборатори, сургалтын төв, үзэсгэлэн худалдаа, мэрэгжил сургалт үйлдвэрлэлийн төв, худалдаа үйлчилгээ, гар урлал зэрэг багтана. Үйлдвэр агуулгын бүс нь нийт 17.3 га талбайд хүнсний агуулга, хөргүүртэй агуулга, гүн хөлдөх агуулга зэрэг байрлана. Орон сууцны хороолол нь 4.3 га талбайд төвлөрсөн инженерийн шугам сүлжээнд холбогдсон 5 давхрын 600 өрхийн 2160 оршин суугч бүхий тохилог орон сууцны хороолол болон 120 хүүхдийн 2 цэцэрлэгтэй байхаар төлөвлөлөө. Мөн 38.6 га талбайд жилд 25,584 тонн мах боловсруулах, 98,437 тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах, 2142 тонн ноолуур самнах, 2904 тонн ноос самнах, 7.5 сая арьс шир боловсруулах үйлдвэрүүд байх ба амьдрахад таатай орчныг бүрдүүлсэн эко парк болгох зорилгоор нийтийн эзэмшлийн 13.5 га талбайг ногоон байгууламж байхаар төлөвлөсөн юм.